Манай компани нь кофе шоп болон энэ чиглэлээр бизнес эрхлэх гэж байгаа. Та бүхэнд кофений машин, кофе ботлогч, бүгд найрамдах Солонгосоос үйлдвэрлэсэн блендер, ус цэвэршүүлэгч зэрэг тоног төхөөрөмжүүдийг Монголд хамгийн их хямд үнээр худалдаалж байна. Мөн арабика, дээд сортын 3 мөрийн холцтой кофений өр болон бусад дагалдах материалуудыг худалдаалж байна. Бид кофегоо нөөцөлж хадгалдаггүй. 7 хоног бүр шинэхэн үрийг хэрэглэгчдэд шууд нийлүүлдгээрээ давуу талтай юм. Бид урт хугацааны хамтын ажиллагааг танд санал болгож байна. Өглөөний мэнд үзэгчдээ та бүхэн сайхан амарцгаасан уу? Кофе цай нэвтрүүлэг үзэгчтэнд ээлжид эрх мөндөд зочны студийнхаа зочны хоймор урьснаар хүрэх гэж байна. Энэ өглөө бидний урилгаар жүжигчин, дуучин, лууя буюу лувсан цэрэн үзэгчдэд маань мэдээлэл хүрэхээр хүрэлцэн ирээд байна. Тэгээд урилга хүлээж авсан лууя та баярлалаа. За баярлалаа. Урьсанд баярлалаа. Өглөөний мэнд. Манай кофе цай нэвтрүүлэгт энэ орж ирсэн болов уу яалаа? Гүү. Орж байгаа. За анх удаа орж байна. Үзчихсэн. Олон жил үзэгчдэдээ хүрж байгаа учраас үзээгүй бараг байдгүй баха. Байхгүй. Нэвтрүүлэгт өргөцсөн зочдыгоо бид кофе юм уу цайгаар дайлдаг. Кофе юу цай юу гэсэн нэрийнхэн уламжлалаа. Тэгээд манай үзэгчд маш сайн мэднэ. Тэгээд өргөцсөн зочдын маань кофегаар дайлах боломжийг олгодог Набажим компанийнхаа хамт олонд баярлалаа гэдгийг дахин хэлмээр байна. Баярлалаа. За, лууягийн маань уран бүтээл өндрөө. Өндөр сайхан уран бүтээлүүдээ хийгээл одоо нөгөө шинэ оны эхний нөгөө нэг уран бүтээл сая нэг нэлээд жоохон даацтай клип хийгээд тэгээ би ч нөгөө өөрийнхөө клипийг бас нэг арай жоохон өөрөө бойттой те нэг жоохон олон сцентэй байлгахыг хичээдэг. Тэгээд жүжигчин мэрэгжлийн давуу талыг харуулах гэдэг тий. Тэгээд энэ удаад болонгуудаа бас нэлээд бас нэг ажиллагаатай. Тий ажиллагаатай бас нэг секунд нэг 2 секунд л бол өөр гээл тий. Тэгэл хичээж л байна. Нэг дахь завгүй, хоёр дахь завгүй, гурав дахь завгүй бүх өдөр завгүй л яваад байна уу? Тий, завгүй. Ер нь нэг үгийн аавра энерги гэж байдаг юм шүү дээ. Би ч юусээ тэр дуу гарснаас хойш. Үг хүчтэй гэдэг шүү яа. Амтай гэдэг чинь үнэн бохоо. Тэгэл дандаа л цагаан ажил төрөлтэй тэгэл гоё байна. Залуу хүндээ ажилтай байна гэж байгаа шүү. Нөгөө залуу хүн завтай байл бас хэцүү шүү дээ. За, хуучин оноо үдээд бид удаагүй байна. 2025 оны ер нь уран бүтээлийн богц ганцаг дүүрэн байсан лууягийн хувьд за ер нь яг ямар уран бүтээлүүд нь бүүн болов нэлээд олон тоглолтод бас оролцох шиг боллоо. Орон нутгаар ч гэсэн тойроод тоглолтод нэлээд оролцоод явж байсан. 25 оны үед бол нөгөө хишиг жаргалагчдыг 21 аймагаараа тойрлоо. Монгол орноо бүтэн тойрлоо. Тэгээ тэр бол уран бүтээлч хүний хувьд бол бас нэг гоё даваа гэх юм уу? Тэгээ бас нэг шанс гэж байгаа те. Бас нэг бүх аймагуудаараа ороод бас нэг талаараа бас Монгол орноо үзчихэж чинь. Тэгээ тэнд нөгөө яг одоо ойртож үзэгдэг үзэгчдтэйгээ уулзаад нэг сайхан. Тэр чинь бас маш гоё юм байна. За мөн дээрээс нь Баян жаргалыг тахтаага Тонжоо гэдэг дуу хийгээд тэр дуу маань ерөөхдөө энэ жилийн бас хит рүү. Хит боллоо тий яахаар. Бас нэг жоохон рэп уртын дууг хослуулсан маягийн. Тийм уран бүтээл рүү ороод. Тэгээд өөр юм бас нэг нөгөө тайти үе баг мэдэндээ Койото гэдэг солонгосын хамтлагийн тэрний Койото гэд тэр дууг би солонгост очиж жагаад тэгээ бас нэг миний нөгөө зорилго яг зүгээр уран бүтээл хийхээс илүүтэйгээр бас солонгосын сошиал орчинд бас нэг нөгөө Монгол орныхоо гой үзэсгэлэнт газруудыг харуулсан нэг юм жижиг нэг юмнууд ингээд нэг авчдаг шүү нэг тохиоллоос ч юм уу тэгж бодоод PCY-ийн тоглолтыг энэ жил зорж очиж үзье. Тэгээ бас нэг тэр жанр тэр төрлийн нөгөө техномагийн дуу хийдэг учраас тэгээ тэр тоглолтын дээр нь очиж байгаа төснүүдээ өөрөө аваад нэг намайг хүлээгээд Чон Мишүлгийг тэр дууны аян дээр ингэж кавер маягаар хийгээд тэгээ тэр маань их хөрхөн бас хүмүүст хүрж байгаа. Тэгээ тэрийгээ бас ирээдүг нь алсын харангууд бас нөгөө солонгост бас нэг вайрал болчих юм болоо те бас нэг Монгол залуу манай тий алдартай хамтлагийн дууг ингэж каверлсан байна. Тэрэн дээрээ бол Монгол юм маш шингээсэн байгаа. Ер нь одоо уран тэр ялангуяа одоо дуу уран бүтээл дээр нэг юм төрөл жанр гэж нэг бүр ингээд яг таг ялгаж салгаал ингээд тусгаарлахаа болчихжээ те. Ингээд нэг нийлүүлээд нэг юм сөлөлдүүлээд нэг гоё уран бүтээлүүд маш их гаргаж ирдэг юм. Тий нэг өнгөнгийн гэдэг шиг те. Тэгвэл бас хүмүүст ийм сонирхолтой байгаа. Зүгээр нормал тий. Нормал юм чин болонгуудаа хүмүүст нэг нөгөө үндсэн хэв шинжит болчиход байна л да. Тэнгүүт өөр юмнуудыг харуулахаар жоохон сони юм байна. Жоохон өөр юм байна гэж хараад. Яг тэр төрлийн одоо нэлээд олон уран бүтээлийг хийчих шиг болчихсон шүү дээ тий.
Луяг одоо маш олон үзэгчид завгүй уран бүтээлээр нь мэддэг ээ. Тэгээд 2026 оноо ч гэсэн тэр завгүй гэдэг одоо үгийнхаа тэмээ хүчээр ирчмээр бас л завгүйгээр төлөвлөсөн байгаа юу? Тий, ер нь бол завгүйгээр төлөвлөсөн байна. Би чинь нэг хариулга хийгээд завтай гэдэг бас хэлсэн шүү дээ. Тэгээ ер нь YouTube дээр бол хамгийн өндөр хандлтаа нь бол завтай нэт 23 сая. Тэгээд нөгөө нэг үзэж байгаа нэг улсын листийг харангуут Казахстан, одоо Өмнөд Солонгос гэд ер нь улсуудаас хөвчлэн үздэг. Монголоос нэг 70% үздэг. Үнэлсэн хувьдын тэр улсуудаас үздэг. Тэгэхээр зөвхөн одоо бид нар чинь нэг юм хавтгаа болсон учраас зөвхөн Монгол гэж харахаар бас нэг юм юу л болчиход байгаа юм л да. Тэгэхээр нөгөө нэг клипнүүд дээр айл болохоор өөр улсын хүмүүс үзнэ гэж бодоод одоо сүүлийнхэн дуун дээр бол нэлээд тэгж ажилласан. Бас тий үндсэн төрлөх монгол хэлээр бас өөр улс руу коммершл болчих юм байна. Тэрийг бас үгүйсэхгүй тий. Магадгүй Казахстанд ч юм уу очиж тоглох гэсэн бодол байдаг уу? Ер нь бол тийм ирээдүйн зорилго л байна штэ. Уран бүтээлч хүний хувьд л юм чинь нөгөө манай багш хэлдэг байсан. Ер нь уран бүтээлч хүн болж яхаа өлсгөлн байх хэрэгтэй шүү. Юмд ханчуул тэгэл бидний нөгөө бодож байгаа эс маань тэгээ ер нь ингээл энэ хүрээ зогсчдаг тий. Тэгэхээр ер нь гоё өндөр зорилго тавьбал тэрэндээ хүрэх гэж илүү шанс гаргана гэх юм уу. За уран бүтээлийн тухайд ийм сонирхолтой байна. Яг мэрэгжлийн одоо жүжигчийн уран бүтээлийн тухайд ер нь бодож төлөвлөсөн ажлууд, ер нь өнөөдөр оролцоод явж байгаа ажлууд байна уу? За ганц нэг киноны санал бол ирээд байгаа. Тий. Тэгээд нөгөө дууны уран бүтээлд орчхоор чинь нөгөө цаг зам маань илүү нөгөө нэг төвч руугаа явчих гэх. Тий. Тэгэхээр нөгөө кино ч нөгөө их цаг зарцуулна. Их юм шаарддаг учраас тэгэл аль болохоор чанартай ганц нэг уран бүтээл гэхээс биш. Одоо юм болгонд оролцоод байх тийм боломжгүй болчиход байна л да. Тоглолтын ажлууд маань их учраас хувийн амьдралдаа хэр төлөвлөгөөтэй байна? Ер нь төлөвлөж байна. Тэгээ хувийн амьдралаа бас гээгдүүлэхгүй хажуугаар нь бас нэг гэр бүлдээ заав гаргачих гал те. Тэгэл ер нь аль болохоор орхигдуулахгүйг л хичээж. Харин одоо дууч уран бүтээлчдийн хувьд бол нэлээд одоо цаг завыг гэр бүлдээ зориулдаг юм шиг ажиглагдаад байгаа шүү дээ. Ягаад тэгэхээр уран бүтээлээ бас те зориулдаг цаг хугацаатай, за үлдсэн цаг хугацаагаа гэр бүлийнхэнтэйгээ өөр хүүхдүүдтэйгээ те харьцангуй одоо гэр бүлээ орхигдуулдаг хүмүүс юм уу даа гэж бас хардаг. Тэг жоохон мэдрэмжтэй тал юм тий. Гэтэ бас нэг юм тий. Нөгөө гэр бүлийн нөгөө бас нэг юм одоо цаг нараас шалтгаалаад бас нэг жоохон зөрчлөө бол байна. Тэр бол нэлээд нөгөө хөдөлгөөнтэй юм шиг байна. Ер нь зүгээр сууж чаддаг уу? Ер нь бол хөдөлгөөнтэй шүү. Ер нь жоохон ингээл нэг ажилгүй ч юм уу, аль эсвэл юмд ингээл дарагдахгүй юм уу байгаадаа бол жоохон юм сэтгэл готролч юм уу, амар тийм амархан ингээд нөгөө сэтгэлийн төлөв байдал маань өөрчлөгддөг. Тэгэхээр аль болохоор завгүй ингээ өөрийгөө ингээд нөгөө шахаад яваад байвал надад илүү каптай. Өглөө нэг кофе уучаад тий. Кофе хэр уудаг вэ? Ер нь уудаг, өглөөд ер нь уудаг. Манай 11 цагаас янз юм байна. Баярлалаа. За, Луяга урьсан шалтгаан гэвэл бас UBS телевиз ч гэсэн уран бүтээлийн хувьд үргэлж одоо ол замаг дүүрэн одоо үзэгч түмэндээ барьж байгаа одоо уран бүтээлүүдийн одоо арвин их одоо сан хөмөргтэй. Тэгээд 30 одоо 4 дахь жилээ өгтөж байгаа UBS телевизийн маань хувьд морь жилийг өгцсөн бас томоохон одоо морин жилийн аялал буюу Хиймэр 2026 тоглолтыг зохион байгуулах гэж байна. Тэгээд энэ тоглолтод маань сэтгэл тоногшсон одоо ардын болон уртын сайхан дуунууд за мөн шин цагийн шилдэг хийт дуунуудыг оролцуулахаар за цаг үеэдээ одоо тийм ээ хийт болж байгаа цагийн одоо хийтүүдийг одоо насныханд зориулсан олон одоо уран бүтээлчдийг оролцуулахаар төлөвлөж байгаа. Тэгээд тэрхүү одоо тоглолтондоо бас Луяг оролцооч гэж хүндэтгэн урьсан юм аа. Тэгээд баярлалаа. Өргөцсөн одоо шалтгаан маань энэ таныг урьсан. За тэгээд тоглолтонд маань оролцох урилгыг бас хүлээж авсанд баярлалаа. За урьсан та нартай чин сэтгэлээсээ баярлалаа. Тэгээд эн чинь нэг айгүй гоё штэ. Нөгөө одоо ингээл тэр тоглолтод чинь маш олон гоё гавьяа жүжигчид одоо манай аав ээж одоо юу гэдэг яг бидний доошоогоо сонсож байгаа ингээд маш олон хит дууны эзэд явж байгаа болохоор тэр олон гоё одоо энергитэй хүмүүсийн нэгт багтаж тэр гоё өргөөнд орж гоё уран бүтээлийн өргөн тэгээд үзэгч түмэндээ бас уран бүтээлийн өргөн гэдэг бол залуу уран бүтээлч хүний хувьд бахархмаар одоо гоё талархмаар тийм гоё зүйл. Би бол энд амар гоё баярлалт ингээл бүх цаг үеийн гоё хитүүдтэй хамт ингээл яа би ч жоохносоо л тийм харж өслөө шүү дээ. Энэ гоё хүмүүс ямар байдаг бол хажууд нь очих өстэй дуунуудын сонсож өссөн. Тэр хүмүүсийг яг ингээл амьдрал дээр ингэхээр
надад л амар юм талархууштай байдаг. Нэг томоохон тоглолтын тайзны ард хамтдаа байгаа л тий гарах одоо цагаа хүлээгээд тэр тайзан дээр хамтдаа одоо араараасаа гарна гэдэг бол бас нэрээ гоё байдаг баг. Тэр мэдрэмжийг бас нэг авч үзэг болох. Тэр чинь бас нэг хувь тавилантай хүн байгаа байхгүй нэг гоё тий. Манай ээж аав хүртэл тэгдэг нь байгаа юмдаа гоё талархаад тэр байгаа цаг үеийнхаа тэр гоё хүмүүст тэр гоё юмаа хийцэн тэр гоё энерги цэцруулсан хүмүүсээс гоё юмнуудыг авч байгаарай гэх. Манай ээж аав дандаа зэ. Ер нь нэрээ үзэгчд маань ч гэсэн миний хувьд ч гэсэн ингээд бодож байна л да. Тухайн тоглолтыг зохион байгуулахад одоо маш олон уран бүтээлчтэй байна. Тэгээ энэ олон уран бүтээлчдээс тухайн одоо өдрийн тоглолтын 3-4 цагийн одоо дуулах дуучдыг сонгоно гэдэг бол асар том хэцүү ажил байд юм байна. Хариуцлагатай ач гэдэг юм уу те. Хэн юу сонсож байна. За хизээний уран бүтээлч ямар уран бүтээлээрээ одоо хийт болж байна ч гэдэг юм уу хамгийн одоо хандлт ихтэй байна гэдгийг ингээл асар их судалгаа шаардлагатай байд юм байна. Тэгээд Луягийн маань хувьд яхахгүй уртын дууч баян жаргалтай хамтдаа дуулсан тонжоо тийм ээ завгүй за завтай гэл ингээд дуунуудаараа одоо үзэгч сонсогчдын хайр хүндэтгэлийг хүлээсэн за бас олон үзэгчд Луяг өхөөрдөж бас сонсдог юм байна. Тий. Тэгэхээр тэр одоо үзэгчд чамайг уран бүтээлээр чи үлгээдээд авчихсан байна шүү дээ. Гоё штэ энэ амар гоё санагддаг. Тэгээд миний хийж байгаа, миний зорж байгаа ингээл алдаж оноол явж байгаа энэ гоё зүйл маань ингээд хүмүүст гоё хүрч ийн гэдэг өөрөө бас нэг гоё юм энерги нэг гоё юм байгаа тань л та тий. Тэрнээс одоо юу гэдэг ер нь бол би тэгж боддог байхгүй юу. Одоо ингээл манай сүүсийн доошоогоо дээшийг ингээл мангар олон хүмүүс төгсөж байгаа. Тэр дундаас ялгарч ингээд уран бүтээл хүрнэ гэдэг бол нэг гоё зөв юм бодож явсны гоё хүнд талархсны нэг гоё хичээж хөдөлмөрлсний үр шим юм болов. Хөдөлмөрч байгаагийн үнц тий. Дүн бол одоо тэгэл одоо ингээл амьдрал дээр ч гэсэн ер нь бол зүгээр суух айгуу дургу. Айл болохоор дүн нэртээ одоо хэлдий. Би ч өөрөө нэг видео студиутай байхгүй. Ерөөдөө одоо сүүлийн үед бас нэг клип хийгээд байгаа. Тэгээ дүн нэртээ хэлдий. Хөдөлмөрч бай. Хөдөл нэг л өдөр нэг лавсруугаар хэлсэн байдэн шүү дээ. Чиний хийсэн хөдөлмөр чамааг яриулахгүйгээр чиний өмнөөс ярина гэдэг. Тэр бол маш үнэ. Тэгэхээр ер нь одоо ингээл нэг мэдгэтэл одоо доотлын үе одоо уран бүтээлч дүүнэртэй болсон байна шүү. Тэгэл тэдэртээ ингээд ганц нэг юм хэлнэ бас. Хөдөлмөрч хөдөлч хийж битгий хүнээс нэг их юм хар зүгээр л гоё чи сэтгэлээсээ хөдөлж явахад болноо зүтг. Алдчих хүн онноо тий. Тэр шууд онно гэдэг бол амтгүй бөгөөд. Яг үнэ. Алдсан хүн илүү сайн суралцдаг, ойлгож ухаардаг гэдэг байгаа шүү дээ. За тэгээд Луягийн маань хувьд тоглолтод оролцох манай уран бүтээлчдийг бас үзэгчдэд танилцуулж өгөөч тийм ээ. 1-р сарын 29-нд Монгол Бүхий өргөнд тоглогдох тухайн одоо Хиймэр 2026 тоглолтод маань ямар уран бүтээлчд оролцох вэ гэдгийг хамтдаа танилцуулж өгөөч. За ингээд Хиймэр 2026 тоглолтод маань за төрийн сорилт Маэстро Дагамдын сосор урам гэж манай Баянгар аймгийн эрхэм хүн шүү дээ бурхан маань тий. Ардын жүжигч завхны хэмээ алдарсан Батсүг ах маань байгаа юм байна. За гавьяч жүжигчин инх зуулагч маань Бат Цэцэглэн за шинэхэн гавьяат. За мөн ардын дууч Алтан Жаргал за та бүхэн маань одоо хэлүүлэлтхөө сайн мэдж байгаа да. За уртын дуучин Баян Жаргал Луя гэнэ. Бас дэг өргөчгдөө. За саяхан одоо бас төрийн шагнал авсан Түрмандах маань байгаа. Гансууд ихч маань байна. Гүр удам ах маань Чулуун жимэгч маань байна. Чинбаяр ах маань Найдан дорж ах маань Гэрэлчул бах. За Баянлаа Дашням Төмүүлзий Жимсээ Даваад орж Хишиг жаргал MC collection жаргалан Ундика гэдэг Хишиг production гэдэг. Эдгээр сах уран бүтээлчтэй. Тэгээ манай Хишиг production-ы залуучууд маань бас оролцож байгаа юм байна. Асар хөдөлмөрч залуучууд бас тийм. Хөдөлмөрч. Миний одоо клипний 5-6-гийн Хишиг production-ыг хийсэн мэт. Би одоо эдний production-д хариалагдаж явж байгаад тэгээд өөрөө дасраад хувьдаа production байгуулад ингээ гарсан. Тэгээд нэгэн цаг үед бас ингээд гоё хамтдаа гоё уран бүтээлүүд маань хүмүүст хүрээд гоё цуг уран бүтээл хийгээд явж байгаа залуучууд маань оролцох юм байна. Тэгээд үзэгч та бүхнийг хүрэлцэн эрхийг урьж байна. Альва зүйл гэдэг нөгөө нахиалж тийм ээ. Одоо өрсөлдөж өөр газар ингээд ахаад дэлгэрч цэцгэлж гардгийн одоо нэг жишээ юм болов тий. Яа харахгүй одоо нэг газар чанагдаж боловсроод ахаад нөгөө дараагийн газар үрээ одоо шилжүүлээд өсөж том болж штэ. Тэгэхээр одоо уран бүтээлчд гэдэг бол нэлээ одоо нэг юм ахтай цахтай хүмүүс байдаг юм байна да гэж харагддаг. Олон уран бүтээлчдтэй ер нь ярилцаж суухад одоо сая ч гэсэн чамаас харагдаж байна л да. Энэ ах маань, тэр ах маань, энэ ах л гэдэг. Тэгэхээр Луягийн хувьд энэ одоо тоглолтод оролцох нэлээд одоо
бас залуу уран бүтээлчил. Тий, ер нь залуу уран бүтээлчтэй. Тий. Тэгээ би нэг одоо юу гэдэг хүмүүс болонгуудаа ингэдэж штэ нөгөө зохиолын дуу гэж ярьдаг те. Ер нь тэнгууд би энд жоохон дургу. Яг тэгвэл Монголыг одоо бүр өмнө цагаас эхлүүлээд зохиолын дууны үг мөг бол тасарсан штэ. Агуулгын үед Тэнгэрийн удамд аялсан тэргэл цагаан саран одоо тэртээ хөндөр уулан тэглэн үүстгэл энэ урлагийн асар том зүүрлэл юм үгийн яруу найраг те бид нар зүгээр энийг ингээд өнгөцгөн л хараад юу юм байна гэж манайхан нэг юм хандлага өгдөг шүү. Би бол энийг айгүй буруу гэж боддог. Би одоо энэ нийтийн нүүн зохиолын ардын уртын энэ дуунуудыг ингээд уран бүтээлчгүй учраас ингээд нөгөө агуулга нь ингээд сонсонгууд тэнгууд яг хөө зүгээр рэп гэх юм бол гоё жанр л да. Гэтэл тэд нар маань бол ерөөхдөө жоохон real амьдралыг л дуулдаг. Би юм байна, тийм байна, ингээ тгий те. Гэвч эдрийн дуулж байгаа дуу агуулгууд бол гайхалтай. Тийм учраас эдрийг амар хүндлэх сэтгэл төрдөг. Ер нь хүн талархах гэдэг амар гоё зүйл те. Өөрөө дотор нь ороод уран бүтээл хийж байгаа даач биш гэж. Хийж байгаа даач биш. Миний жанр ч гэсэн арай өөр. Гэхдээ энэ хидтэйгээл ер нь амттай гоё. Ер нь бол одоо тоглолтын хумд оролцоод таараал явах айгу гоё гэдэг. Хишиг жаргал дуучинтай бас хамтарч уран бүтээл хийсэн үгүй юу? Тий. Хишиг жаргал дуучинтай хархуу гэдэг дуу хийсэн. За яг тэгсэн санагдаж. Энэ дуу маань их гоё. Бас үгийн яруу найргийн хувьд. Хавирган сарлаа хамтдаа ширтвэл хаанаас ирснийг мэтгэл байлгүй гэдэг. Үнэхээр гоё. Тэгээд энэ дуун дээр бол яг нэг Монгол эр хүний нэг юм би нэг юм 8 мөр өгөлсөн байдیں۔ Энгийн талбуу алхаа гიშгэ ингэр зам наазгаа буцгаа 90 жудаг өмсөл гоё л тэгээл би чи Монгол харах уу. Яг энэ нэг орчин цагийн энэ дууны урлагт нэг Монгол эр хүний нэг юм төрөх байдал нэг иймэрхүү байдаг юм болов. Бид нар чи бөхөр амар барахдаг штэ. Тэгээд энийг л шингээж өгөхийг хүссэн. Тэгээд энэ дуу маань бас айгүй гоё өндөр хандлттай одоо YouTube дээр 9 сая гараа явчихна. Яг харахгүй монголчууд маань өв соёлоо дээдэлдэг, тийм ээ, уламжлалаа хадгалдаг. За одоо 93 наадам, морь, бүх, тэ сур ингээ олон зүйлийг бид өв гэж одоо өвлөж тээж бит бас өвөө хадгалж яваар түмэн. Тэгээд морь жилийг нэлээд одоо бэлгшээж байна. Тэгээд морь жилээ өгсөн энэхүү тоглолтод нэлээд олон одоо бит дуунууд их шиглэх учраас тэгээд 2026 он гарснаас хойш хамгийн одоо томоохон тоглолт юм уу гэж бид өөрсдөө бас харж байгаа. Тэгээд үзэгч түмэндээ манай телевизийн зүгээс ч гэсэн барьж байгаа бэлгүүдийн нэг гэж ойлгож байна. Яг тэгэхээр үндэсний одоо сар шинийн баяраар бид ч одоо үзэгчдтэй хүрэхээр олон одоо нэвтрүүлгийг завгуул бэлддэг л дээ. Тэгээд яхаарахгүй тэр дундаас бид нар битүүний өдөр бол бөхөө үзчихдэг. За тэгээд цаашаа нөгөө золголтын дараа тий дуугаал сонсдог юм байна. Тийм шүү дээ. Монгол сайхан кинонуудаа үздэг. Тэгэхээр одоо дуучдынхаа дууг бас контент болгож одоо үзэгчдэдтэй бэлэг барихаар энэхүү тоглолтыг бас зэхэж байгаа юм. Тэгээд олон л одоо нөгөө зөвхөн бүхий өргөнд тоглоод зогсохгүй цаашаа контент болгож гаргана гэдэг маань үзэгчдэдтэйгээ одоо барьж байгаа давхар бэлэг. Тэгээ уран бүтээлчдийнхаа бас дуу хуурыг үзэгчдэдтэй ингээд нөгөө үзүүлж, сонсуулж тийм ээ байгаа нь бас бидний үүрэг юм аа л гэж харж байгаа. Тэгээд ямар ч байсан тоглолтод маань одоо урилгын маань хүлээж авч оролцох гээд бэлдэж байгаа уран бүтээлчдтэй бас баярлалаа гэж дахин одоо телевизийнхаа уран бүтээлчдийн зүгээс хэлмээр байна. Тэгээд сонноос манайх бас саяхан киноныхаа нээлтийг хийсэн байгаа. Туйлсын хэлбэртэй. Манай киног бас зорж очиж үзээрэй. Тэгнэ. Нэлээд одоо цаг хугацааны хувьд одоо он жилүүдийг дамнаж хийгдсэн кино л да. Тэгээд зарим кино одоо зохиогчд бол жоохон шүүмжлэлтэй ханддаг үзэгчдийн хувьд ч гэдэг юм уу. Ямар урт удаан хугацаанд хийдэг кино вэ гэдэг юм уу те. Зарим кинондод бол нэг ийм сарын хугацаанд 20 хоногийн хугацаанд 2 сарын хугацаанд ингээд хийгдчихдэг. Гэтэ нөгөө туйлсын хэлбэртэй кино учраас манай одоо телевизийн зүгээс, захирлын маань зүгээс гаргаж байгаа одоо зохиолууд, кинонууд гэвэл одоо бас л нэг өв үлдээх тийм ээ. За энэ ажиглагддаг. Аялал жуулчлалыг бас дэмжих, гадаадаас зорж ирсэн хүмүүс Монгол улсын одоо бас тийм ээ байгалийн сайхныг, за өв соёлыг харах бас нэг боломжийг олгож өвлүүлж байгаа нэг хэлбэрл гэж ойлгоод байгаа шүү. Дангина тий. Дангина. Нөгөө юуны физикал ажигийн хин тоглосон байсан тий. Тийм шүү дээ. Гол дүрд нь маа циркч. Тий. Айгуу гоё залуу. Тий. Ер нь би нэг өмнө би чи Тэнгис кино театрт хөтлөгч хийдэг байсан. Тэгээд UBS телевизийн маш олон киноны нөгөө нээлттэй өдөрлөгүүд
галерeinуудыг зохион байгуулагддаг. Тэрнийг ингээл нэгээл нэг үнц нөгөө кино театрын хөтлөгч нь ингээл нөгөө кино өдөрлөгийнхаа хүмүүсийг хүлээж аваад тэгэл маш олон гоё кинонуудыг бол би одоо та телевизээр гоё кинонуудыг нээлтсэн. Тэгээ бас үнэхээр чин сэтгэлээсээ гоё үздэг. Тэр нэг сарлагтай нэг кино байдаг шнэ. Совдгоо энэ дээр Нарны садан. Тэр мөрний зураглал мураглал тэр агуулм тэр гоё штэ. Гоё даацтай уран бүтээл байдаг. Хүмүүс бол тэр 1000 гаруй сарлагыг нэг дор үзэх бас боломжтой. Тэр чийсдэг. Тэр манай киногоор дамжуулаад үзэх боломжийг олгочихлоо. За Содора киногоор бид бас одоо тэр тайгын тийм ээ цаатан түмний айж амьдралыг сурталчилсан магадгүй тэр киноноос ахуулаад одоо тэр Содора киноны маань дууч гэсэн нэлээд тийм ээ явлаа. Тий. Говийн домог байна. Яг үнэн. Тэгээд нөгөө говийн байгалийн сайхан тийм ээ тэр морин хуурын өв уламжилтыг гэдэг ингээд язгуур шингэсэн олон уран бүтээлүүдийг дэлгэж байгаа. Тэгээд энэ дашрамд бас уран бүтээлүүдэд магтчихлаа. Гоё шүү дээ. Энд чинь амар гоё зүйл шүү дээ. Одоо юу гэдэг кино уран бүтээл бол хүмүүс харахтаа бол ингээл за ингээл хийчт юм байна гэж хараад ямар их хөдөлмөр шингэдэг вэ. Зөвхөн 3 минутын клип хийх гэчил би одоо 3 сар ингээл те монтажаа яах вэ, зураг авалтаа яах вэ, объектаа яах вэ, тоглох хүмүүсээ яах вэ, мейкапа яах вэ, те ямар камераар хийх вэ, ямар дурангаар хийх вэ, ямар одоо гэрэл сүүдэр те яаж гарах вэ, ямар хүмүүс тоглуулах вэ. Энд чинь зүгээр 3 минутын метраж дээр л 3 сар ингэж зуралдаж хахад бүхэлдээ 2-3 цагийн метражийг дүүргэж яа. Энэ кино гэдэг бол үнэхээр гайхалтай зүйл. Тэгээ энд бол нөө зовлонгийн мэддэг учраас би бол энд амар хүндэтгэлтэй ханддаг. Тэгээд ерөнхийдөө нэг юм чанар байдаг шүү дээ. Одоо үгүй. Одоо нэг маань пост продакшн хийдэг нэг продакшнуудыг ярьдаг да тий. Хийц гэдэг тий. Тэр чинь маш одоо юу гэдэг. Одоо энгийн хүмүүсийн нүдээр харахад бол ингээл хийц юм шиг харагддаг ч одоо яг үздэг хүмүүсийн нүдээр харахад бол ямар амар нарийн дурангаар авсан, ямар амар зураглаач урд чадвар те тэр гэрэл тавилт, дуун, саунд те ер нь бол UBS-ийн кино уран бүтээлүүд бол маш чанартай байдаг. Би бол яг энэ чиглэлээр явдаг учраас мэдээд асар олон ажил байдаг шүү гэдгийг бас тийм ээ хүн бүхэнд одоо тайлбарлаад явах боломжгүй юм да. Тийм шүү дээ. За тэгээд нэвтрүүлэгт маань өргөцсөн Луяда баярлалаа. Мэдээж уран бүтээлчид гэдэг бол одоо байнгын эрэл хайгуул хийж завгүй байдаг. За гарсан цаг хугацаагаа одоо бас уран бүтээлийнхаа одоо төлөвлөгөөч гэдэг юм уу гэр бүлтэй зориулдаг. Тэгээд энэ цаг хугацаанаас бас тийм ээ багахан хэсгийг энэ ч гэсэн манай телевиз дээр зорж ирээд нэвтрүүлгийн маань урилгыг хүлээж аваад оролцсонд баярлалаа. За, урьсан та нартай чин сэтгэлээсээ баярлалаа. Тэгээ нөгөө нэг уран бүтээлч одоо пост продакшн телевиз ард түмэн гуравчийн гурван холбоос байгаа шүү дээ тий. Та хэд манд бид бүгдийнхээ уран бүтээл ингээд гоё түмэн түгээгээд сурчлаад ингээд гоё юм олон жил ингээд маш олон ингээд дуртай үзэгчдийн үзэх сувг болсон UBS телевизээр ингээд гарч ийн гэдэг бол бас залуу уран бүтээлч хүний хувьд тэр болгон алдаад байдгүй хувь завшаан байхгүй. Тэгээд энэ гоё одоо нэвтрүүлгийнхаа хүндэт зочноор ураад тэгээд энэ гоё тоглолтондоо бас хүндэтгэн урьсан UBS телевизийн хамт олонд чин сэтгэлээсээ баярлалаа. Тэгээд Химэр 2026 тоглолтын дээр бүгдээрээ уулзцгаая. За тэгээд тухайн өдөр бас Луя маань үзэгч түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн сэтгэл тоногшсон уран бүтээлээ толилуулах болно. Тэгээд Луягийнхаа бас цаашдын ажил амьдрал уран бүтээлд өндрөх амжилтыг хүсье. Манай телевизийн хувьд бүхий л одоо төрөл жанрын одоо уран бүтээлчидтэй үргэлжийн хамтдаа уялдаа холбоотойгоор ажилладаг учраас одоо цаашдынхан олон одоо ажлуудад хамтарч ажиллана зэ гэж. За баярлалаа. Яасан гоё ирүүлээ. Баярлалаа. Үзэгч та бүхэн кофе цай нэвтрүүлгийн ээлжид дугаарыг хүлээн авч үзлээ. Энэ удаагийн дугаарт жүжигчин, дуучин Луя буюу Лувсан цэрэн маань өргөдөн оролцлоо. Тэгээд бид бүхэн хамтдаа дэлгэцэн дагавар байршиж байгаа. За морин жилээ угтсан Химэр 2026 тоглолтынхаа мэдээллийг хүргэлээ. 2026 оны 1-р сарын 29-нд Монгол бүхий өргөөнд 19 цагаас тоглогдох энэхүү тоглолтод маань хүрэлцэн эрхийг урьж байна. Хамтдаа ээж энэ өдрийн дугаарыг хүлээн авч үзсэн та бүхэнд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Манай компани нь кофе шоп болон энэ чиглэлээр бизнес эрхлэх гэж байгаа. Та бүхэнд кофений машин, кофе ботлогч, бүгд найрамдах Солонгос улсад үйлдвэрлэсэн блендер, ус цэвэршүүлэгч зэрэг тоног төхөөрөмжүүдийг Монголд хамгийн хямд үнээр худалдаалж байна. Мөн арабика, дээд сортын 3 үрийн холцтой кофений үр болон бусад дагалдах материалуудыг худалдаалж байна. Бид кофегоо нөөцөлж хадгалдаггүй. 7 хоног бүр шинэхэн үрийг хэрэглэгчдэд шууд нийлүүлдгээрээ давуу талтай юм. Бид урт хугацааны хамтын ажиллагааг танд санал болгож байна.